монголчууд хамтдаа мөн манай их эзэн богд Чингис хааны өлгийн нутаг хан хинтийчүүд гэсэн түншлэлийн дор зорилтод төслийн дор нэгдэж энэ цэлгэр танхимд өнөөдөр та бүхнийхээ сонрыг билааж сэтгэлийн хөгийг та бүхэндээ өргөн барьж байна. Тэгвэл та бүхнийхээ өмнө Бадарчин зохиол Эхийн сэтгэл Чойнмын ертөнц 2016 шүлгийн тэмцээний 2 дугаар байрын шагналт Хинти аймгийн Баян-Овоо сумын цэцэрлэгийн багш Мегмар сураг та бүхнийхээ өмнө хадам гадар ташралтын дор угтан авъя. Санаа сэтгэл минь игэлцэж байсан ч сарних бог ийм үзүүрээс муу хүмүн гарахгүй юм аа. Сайхан дуу зохиож гэнэ минь радиогоор дууж байлээ. Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү амтэн хүн уншиж байна. Сайн явна гэнэ миний хүү амтэн хүн ярьж байна. Муу явна гэнэ миний хүү амны зугаа болж байна. Алин чагаа вэжид амьд яваачинд алдарчин юм. Арга савар хоёрыг зөрүүлэн байж би хүүгэн бодхийн. Аргал чулуу хоёрыг андуурн түүж би хүүгээ санахын. Тэмээ цагаан хүмүүсийг тэндэн царцлахардаа тэнгэрийн ягаан туяаг цаасуудад ширтлээ. Алгаа нэгөө хүний хүү болохоор ижидээ тэрж гэнэ. Гол усаар нэг айн наадама миний хүү болохоор шоронд орж гэнэ. Голын гондон хэлж байна. Яг юм орол бизгийч гадагшаан би хүүгээ морлоо. Аман цангаж байгаа даа гэж дотогшон би өмөлцлөө. Миний хүү ижигийн навч шиг явхад минь дасарсан навч минь явсан. Гал шиг залуу явхад минь үсэрсэн оч минь явсан. Ядч яваа юм бол миний хүү тэнд яваад юу хийх вэ? Ядарч яваа юм бол миний хүү тэнд байгаад юу хийх вэ? Ичидэл ирэн. Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг хөг толгойтой хөгшин урмын. Ичихийн нүдэнд манцидан дэрвэлцэх мэдсэн цагаан урмын юм. Ичидэл ирэн. Ухээрэн чамайг айлгый хөхөрөн чамайг дагтээ. Ухаантай даа миний хүү хурай өнөг шиг ичидэн дахиад гурий. Баяргийн 10 сар хэвлийдэн тээж ангир ургаан хөхөөлөг өсгсөн ачлалт ижигээс өөр сүйтгэе бурхан болсон ижиг нартаа зориулсан шүү. Баяр ургааныг анх ташчаа. Тэгэхээр өнөөдөр төршлөл боёо төршлөл зорилтод төсөл маань хэрэгжиж байгаа. Тэгэхээр хөрцөн ирсэн та бүхэн маань бас өнөөдөр бас манай Хинти аймаг болон өвөр Монголын өөртөө бас хорон мөн Чингэлтэй дүүргийн гэсэн төршлөлтэй холбоотой 3 байгууллага маань энэхүү та бүхэндээ бас ая дуугаар өргөн барьж хамтдаа дуулъя гэдэг тоглолтоо өргөн барьж байна. Тэгвэл игчи хөрцөн ирсэн та бүхэн маань бас хамтдаа юм чинь хажуудлынхаа үнийг нэг тэрвэрчий нөхөө. Хажуудлынхаа үнийг нэг тэрвэрчий. За товчгод орон дээр нэг үнсчий гэж байна шүү дээ. За тийм таньж шоолгүй байж болохгүй шүү. Ямар ч үсэн ад жаргалыг хүсэл та бүхэндээ шинэ жин ажилладаг гэсэн байна. Ад жаргал ирүүлэх хамгийн сайн цаг бүхнийг та бүхэндээ хүсэж ирж байна. За тэгэхээр та бүхний өмнө манай Хинти аймгийн Бэрх тосгоны цэцэрлэгийн багш даваа сүрэн таныг өрж байна. Бадрлын аялгуу Чулуунбатын үг мөнгөн чимэгтэй имэйл. За энэ дуу маань өнөөдөр хөрөлцөг ирсэн та бүхэн маань хамгийн анхны сонсогч юм байна. Тэгэхээр хожил гэж манай Хинти аймгийн алдар цуутай улсын уран дархан хүн байсан юм байна. Энэ хүний урсан имэйлээр энэ хүнд зориулж бас ийм сайхан аялгууд дуу төрөг гарсныг хамгийн эхний сонсогч нь та бүхэн болж байгаа юм байна. Хамгийн эхний дуусан хүн маань манай Хинти аймгийн Бэрх тосгоны цэцэрлэгийн багш
даваа сүрэн та бүхэндээ өргөн барьж байна. Яа баярлалаа тэгэхээр одоо бас манай өвөр Монголын өөртөө засах орноос маань хөрөлцөн ирсэн үндэсний хүүхдийн цэцэрлэгийн багш нар маань бас өнөөдөр бас монголчууд бид бүгдийг гарын дор хэрэглээд хайдаг бас хэрэггүйд тооцдог зүйлүүдийг ашиглаад өөрсдөө хувцас болгоод өмсөөд мөн та бүхэндээ гарын дорх материалаар хийсэн хувцастай бас хүүхдийн үлгэрийн тоглолтыг та бүхэндээ төлөвлөх гэж байна. Зүүдний Баатар өвөр Монголын өөртөө засах орны үндэсний хүүхдийн цэцэрлэгийн багш нар.
Баяр үргийн зүүнний баатруудаа баяр үргийн гарын доорх материалыг ийхүү ашиглаж та бүхэндээ бас мэдлэгээ дэвшүүлж байна. Зооны мандаа Монгол Улсын төрийн сонирхолт ардын жижигчин сэвжтийн дэглэлтэй баруун Монгол ардын биелгээ Хинти аймгийн Баян овоо сумын цэцэрлэгийн багш Эг Цоломон.
Баяр үргийн тэгэхээр өнөөдрөөс хүрэлцэн ирсэн эрхэмсэг та бүхэндээ манай өвөр Монголын өөртөө засах хорон болон Хинти аймаг мөнгө чингэлтэй дүүргийн өнөөдрийн хамтдаа дуулын тоглолтод оролцож байгаа нийт уран бүтээлч багш ажилчин албан хаагчид бүхнээсээ хүрэлцэн ирсэн та бүхэндээ 2017 онд тань аз хэмэр, аз жаргал, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж алтан нар шиг өргөлж алтаар баян байх болтугай. Мөнгөн сар шиг өргөлж бас мөнгөөр баян байх болтугай. Цаасан мөнгийг цаг наргуу цуглуулж, зоосон мөнгийг зогсоо зайгүй хурааж, гар утас нь өргөж нэгжээр дүүрэн байж, гадаад явахыг хүсвэл дандаа визэн бүтэмжтэй байж, гэрийнхэн тавилга нь мебель болон хувирч, гэргийнхэн баял нь булан болон өмсөж, амьдрал нь өргөж хаппи байж, асуудал гарвал дандаа найс байж, мөнгөөр өргөж кул байж, өргөж мөнхийн кул амьдарч, зослон 6 давхар хаус тавилж, зугаалах машин G класс болж, мат сүргэн түмээр өсөж, машин тэрэгэн бензин тосоор асгарч байх болтугай гэдэг сайхан юмны хамтдаа өргөжсөн байна. Сонсъё, надад шти сонсъё. Гайхалтай. Энэ өдрөс та бүхэндээ Аяганы их шин цэгэрхдэг өргөн барихаар Галсанбатын Аягуу Давгдоржийн үг миний аз жаргалын дуу Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Саран гэрлэгээ та бүхний өмнө өргөн залж байна. Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Саран гэрлэлээ. Баяр үргийн тэгэхээр өнөөдөр бас манай хүрэлцэн ирсэн эрхэмсэг зочдоос манай өнөөдрийн хамтдаа
волын тоглолтыг зохион байгуулж байгаа тань суралцаад бас азтан тодруулъя гэсэн байгаа. Та бүхэн суудлынхаа ардлыг харах юм бол өнөөдрийн шилдэг азтан маань суудлын ард тийм бичиг бид нар наагаагүй. Тэг зүгээр тэгж ярьжсэн хоорондоо ярьжсэн. Тэг X болохгүй өнөөдрийн нэг азтныг маш өндөр шагналаар шагная гэсэн байгаа. За шагнал бол ямар шагнал вэ гэхээр гадаа байгаа 11 UBU улсын дугаартай Lexus 570 маркийн автомашины запас дугууны хоёр ширхэг боолтой шагнал гэж байна. Тэг. За дараагийн азтнуудыг бол бүр гоё шагнал гэсэн. Хоёр дахь азтныг зэрэгт дундасаа тодруулаад хаянаад хосороо 14 хоног өөрсдийнхөө зардлаар аврах хэрэгтэй шагнал гэж ярьсан шээ. Тэг. Гурав дахь азтныг бол бүр гоё шагнал гэж ярьсан байгаа. Гурав дахь азтныг бол ингэсэн манаас хамтран ажилладаг та бүхний сайн мэдэх Хаан банкны 10 сая төгрөгийн эрхэм бичгийн өмнө зогсож байгаа зураг авах хэрэгтэй шагнал гэж ярьсан. За алга шүтийн сонсыг ангар байсан шүү. Тийм. Хөтлөгчний үүрэг бол одоо бас хөгжмөө бэлтгэж хооронд заавал бас зэрэглэгээ инээд хөөртэй инээд даргатай ойлгох үүрэгтэй байдаг. Тэгэхээр та бүхнийхээ өмнө бас манай өвөр Монголоос маань хөрөлцөн ирсэн эрхэм хүмүүс Сүд баруун хошооны Монгол үндэсний цэцэрлэгийн багш нарын Тэнгэр тамч язгуур урлагийн хамтлаг гарч ирсэн байна. Баяр хүргээд алга таши тавтан зэвд.
усны цэцэрлэгийн багш нар тэнгэр тарч язгуур урлагийн хамтлаг. За одоо тэгэхээр хөрөлцөг ирсэн та бүхэндээ Хинти аймгийн Бэрх тосгоны цэцэрлэгийн багш нар Домог биелгээ. Сөрөнгийн аялгау Бэмжэрлийг үг Сарнай Хинти аймгийн Мөрөн сумын цэцэрлэгийн багш Сарнай та бүхэндээ Сарнай доогоор хөндлөж байна.
Баяргийн Хитээгийн мөрөн сумын цэцэрлэгийн багш Сарнай. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Одмогийн дэглэлт Торгууд Бүжиг цэцэрлэгийн багш нарын монголчин хамтлаг. Чиглэлтэй дүүргийн цэцэрлэгийн багш нарын монголчин хамтлаг. Чиглэлтэй дүүргийн цэцэрлэгийн багш нарын монголчин хамтлаг байлаа. Тэгэхээр та бүхнийхээ өмнө та бүхний сайн мэдэх манай чиглэлтэй дүүргийн багш нарын эрдэм хамтлаг та бүхнийхээ өмнө гарч ирэхэд бэлэн болсон байна. Дууны эвлүүлгийг зохиомжуулсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ардын боловсролын тэргүүний ажилтан, нийслэлийн чиглэлтэй дүүргийн 9-р цэцэрлэгийн эрхлэгч Баяр сайхан багшаа дурсан дууны эвлүүлэг авьяастаг багш анх дугаар наадмын хошоо алтан медальт эрдэм хамтлагийг та бүхний өмнө өрн залж байна.
Авьяаслаг багш нарын маань амттайхан тоглолтыг хэмтэн сууж ажил цаг цаваа зохицуулан ажил гүйцсэн та бүхэнд баярлалаа. Түншлэг төсөл маань урт өдрөөйгөө амжилтаа үргэлжлэж байна. Уржигдсан сайн хичээлийнхаа зөвлөгөөнийг хийж онол практикаа баг хурлыг зохион байгуулан мэрэгчлээс өөр юу ч мэддэггүй юм шиг төвлөр суусан багш нар байна. Өчигдөрхөн хаанаас нь ийм их бэр хүч гард юм бэ гэж бодмоор спортын тэмцээнээр өрсөлдөж байсан багш нар маань өнөөдрийнхөө урлагийн тайзан дээр авьяасаа үзүүллээ. Та бүхэндээ багтаж байна. Өнөөдрийн тоглолтыг чиглэлтэй дүүний маань төрийн бус өвчийн 54 цэцэрлэгийн 600 гаруй багш нар бидний ард талыг найдвартай хариуцдаг ажилтан албан хаагчид маань үзэж сонирхлоо. Та бүхний дэмжлэгтэйгээр өнөөдрийн энэ тоглолт болсон юм шүү. Та бүхэндээ хүндэтгэл илэрхийлье. Өнөөдрийн тоглолтыг маань чиглэлтэй дүүгийн засаг даргын урлагч Хавсрын Хитэмгийн нэгдийн төлөөлөгчдийн бүрдийн төлөөлөгч Баян Сумын засаг дарга Баянмөнх Ассоциацийн захирал Наранбаатар, Өвөр Монголын урд тасгарны Шилийн гол аймгийн сүхэн хүмүүжүүлэх төвчөөний мэргэжилтэн Сайхан Жимэг багш. Нийслэлийн боловсролын газрын бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Болормаа олон нэмэх Гант Улга. Чиглэлтэй дүүргийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Орхонбаяр. Чиглэлтэй дүүргийн эцэгхийн нэгдсэн холбоо төрийн бус байгууллагын тэргүүн мөнх гэрэл болон тэргүүлэгчид. Чиглэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал сургалтын менежер нийгмийн ажилтны төлөөлөл. Мөн хамтран ажилласан Хинтээ аймаг Өвөр Монголын урд тасгарны багш нар үзэж сонирхлоо. Та бүхэндээ баярлалаа. Чиглэлтэй дүүргийн засаг даргын урлагч Хавсан таныг урьж байна. Баян Сумын засаг дарга Баянмөнх таныг урьж байна. Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Болормоо таныг урьж байна. Өвөр Монголын урд тасгарны сүхэн хүмүүжүүлэх төвчөөний мэргэжилтэн Сайхан Жимэг таныг урьж байна. Өнөөдрийн тоглолтыг найруулсан чиглэлтэй дүүргийн 9-р цэцэрлэгийн эвлэгч Баярсаалан танд гүн талбар илэрхийлье. Өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа чиглэлтэй дүүргийнхаа эрхлэгч, арга зүйч багш нартай маш баярлалаа.
тоглолтод оролцсон дэг авьяаслаг багш нартай батламж гардуулъя. Эхлээд Өвөр Монголын өөртөө засварны урлагийн тоглолтод орсон багш нарын батламжийг гардуулъя. Шилийн гол аймгийн Сүгэнд баруун гашуу Хөвөөч гашууны үндэсний хүүхдийн цэцэрлэгийн хамт олонд Өвөр Монголын өөртөө засварны үндэсний хүүхдийн цэцэрлэгийн багш нарын ажнаа хамтлагтай Сүгэнд баруун гашууны Монгол үндэсний цэцэрлэгийн багш нарын тэрнийгээр тамч хамтлагтай Өвөр Монголын өөртөө засварны үндэсний хүүхдийн цэцэрлэгийн багш нарын Зүмүдний Баатар Зүмүдний тоглолтыг багтаасан. Хинтээ аймгийн Баян Осмын цэцэрлэгийн багш Мэгбар Сүрэн. Хинтээ аймгийн Баян Осмын цэцэрлэгийн багш Их Чолгон. Хинтээ аймгийн Мөрөн сумын цэцэрлэгийн багш Сарна. Хинтээ аймгийн Батнар сумын цэцэрлэгийн хамт олонд. Хинтээ аймгийн Бигш тосны цэцэрлэгийн багш Даваасан Танаа. Хинтээ аймгийн Бигш тосны цэцэрлэгийн хамт олонд. Хинтээ аймгийн Бачиа сумын цэцэрлэгийн багш Ганц Цэцэгтанд. Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн багш нарын бүжгийн Монголчууд хамтлагтай. Чингэлтэй дүүргийн 83 цэцэрлэгийн багш Саран гэрэлтэй. Чингэлтэй дүүргийн 103 цэцэрлэгийн багш Цэнгэл Баатар. Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн багш нарын Хөгжмийн Эрдэм хамтлагтай. Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн багш нарын Дууны Эрдэм хамтлагтай. Чингэлтэй дүүргийн төрийн бус өмчийн далаа багчуудад цэцэрлэгийн хамт олонд. Өнөөдрийн хөгжлөлт төсөл маань Чингэлтэй дүүргийн засаг даргын ивентээр явагдаж байгаа. Ингээд Чингэлтэй дүүргийн засаг даргын намын газар засаг даргын зүгээс хамтран ажилласан байгууллагуудаа талархлыг гардуулна. Өвөр Монголын өөртөө засаг орны Шилийн гол аймгийн Заан сургуульд орчоонд Чингэлтэй дүүргийн талархлыг гардуулъя. За тэгэхээр би энэ батламжийг бас та бүхэнд уншиж сонирхолъё. Өвөр Монголын талархал гэсэн байна. Өвөр Монголын өөртөө засаг орны Шилийн гол аймгийн сургууль хүмүүжүүлэх төвчөөний заах арга зүйн судлан жамрах төв төвчөөнд хэрэгцээ сонирхол хүсэл эрмэлзэл үнэт зүйл үйл ажиллагаа ажлын арга барилаа нэгтгэн амжилт бүтээлийн төлөө бие биенээ дэмжин нэгэн зүтгэл гарган ард сэтгэл нийлсэн танд түншлэл нөхөрсөг нэгдлийг үүсгэн түншлэл зоригтод төслийг нэгэн эдис болсонд хамтран талархал илэрхийлж байна гэсэн байна. Монголын мянган өрс маш олон болтугай та бидний хамтын үйл ажиллагаа улам бадамдан хөгжих болтугай гэсэн байна. Баяр хүргэе. Хинтээ аймгийнхаа боловсрол соёлын газар талархлыг гардуулъя. Хинтээ аймгийн боловсрол соёлын газрын талархлыг Хинтээ аймгийн Баян Осмын Эрдэм төлөөлөгчдийн урлагийн дарга Цолон Баятаа хийж гардаж авна уу? За баяр хүргэе татагдашаа. Өнөөдөр хамтран ажиллаж нэгэн зорилгын төлөө, нэгэн санааны төлөө нэгдэж хамтдаа
шууны даварч болж нисэж чадж байгаа. Ийхүү анхны удаагаар анхны жилдээ үргэлжлэж байна. Хүншлэл зорилттой төслөө манай гурван байгууллага жил болгон өргөжлүүлж байх юм аа. Ингээд 2018 оны хүншлэл зорилттой төслийг Өвөр Монголын Шилийн гол аймгийн Сүнд баруун гушуун маань өргөжлүүлэхээр болсон юм аа. Ингээд Сүнд баруун гушуундаа санамж хүчийг гадуулсан. Хамтын ажиллагааны санамж хүчийг оновчтой зөв бүтээмжийг бий болгон хамтдаа хөгжих, харилцан бие биесээ суралцах зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатарын чиглэлтэй дүүргээс санаачлан зохион байгуулсан хүншлэл зорилттой төслийг 2017-оос 18 оны хичээлийн жилд өргөжлүүлэх эрхийг бүгд найрамдах Хятад улсын Өвөр Монголын Өөртөө засаг орны Шилийн гол аймгийн Сүнд баруун гушууны удал цэцэг цагтаа Монгол үндэсний хүүхдийн цэцэрлэгийн баг хамтрууланд шилжүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулав. Монголын мэрэгэн хүүхд авчруудын төлөө гэсэн та бидний хамтын ажиллагаа улам илүү өргөж болтугай. Баярын хамтран ажиллах санамж бичгийг ийхүү гардуулж байна. Зорилттой төслийн маань нэг нь бас манай дүүргийн цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулиуд сайн үйлсийн аяыг зохион байгуулсан байгаа. Монгол орны их нутагт дэвсгэр маань цасцуудтай малчид маань бас хүнд нөхцөлд үйлчж байгааг бид нар харгалзаж үзээд за энэ хүншлэл зорилттой төслийнхаа хүрээнд сайн санааны аяыг өрнүүлсэн. Ингээд батламжийг уншиж танилцуулъя. Хинтээ аймгийн Баян сумын засаг дарга Баян Мухтана Монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мада чухал салбарт үүсч болох эрсдлээс үлдэж байгаль цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багтаа даван туулахад дэм болох зорилгоор нийслэлийн чиглэлтэй дүүргийн цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч, эцэгчүүд Хинтээ аймгийн Баян сумын малчдад туслах сайн санааны аяыг зохион байгууллаа. Аянд оролцсон 15 сургууль, 30 цэцэрлэгийн нийт 20 гаруй мянган багш, эцэгч, сурагчдаас сайн дурын үндсээр хуримтлуулсан 7 сая 984,484 төгрөгийг Баян сумын засгийн хамгаалалтын газрын төрийн сан банкнд 1.185 тоотоос шилжүүлсэн батламжийг танд гардуулъя. Баярын бүгд шилжүүлсэн банкны баримтыг бас танд хамт хавсархан гардуулъя. Баярын сайн үйл судалгаа дэлгэрэх болтугай. Сүнд баруун гушууны Монгол улсын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч удал цэцгийг урьж байна. Манай Өвөр Монголоос ирсэн төлөөлөгчдүүд чиглэлтэй дүүргийн шинэ нэгж 246 дугаар цэцэрлэгийн хүүхдийн урлагийн тоглолтын өвчс болоод нэг өнөөгөө бичгийн хэрэглэлийг хандуулахыг энд бас та бүхэндээ батламжийг гардуулж эрхлэгчийн тайснаа урьж байна. Өвөр Монголын Өөртөө засаг орны Шилийн гол аймгийн Баруун гушууны Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг, Хуваалцар гушууны үндэстний хүүхдийн цэцэрлэг, Авах гушууны Мөнх гал хүүхдийн цэцэрлэг, Дархан Момингон Холбоо гушууны үндэстний хүүхдийн цэцэрлэгийн 4 цэцэрлэгийн эрхлэгчээс нийт Төмөн оны цэцэрлэгийн хүүхдийн тоглолтын хувьчс болоод сургалтын хэрэглэгдэхүүн танд бэлэг барьж байна. Баярын бас Хинтээ аймгийн Баян сумын цэцэрлэгийн эрхлэгчид
хотын Дархан номын дуны холбоо төвшгөөний үндэсний хүүхдийн цэцэрлэг, Буух хотын Жүвэн тойргийн үндэсний хүүхдийн цэцэрлэг, Баяннуур хотын Урдын өмнө төвшгөөний үндэсний хүүхдийн цэцэрлэг, 8 байгууллагаас 1000 оны хүүхдийн аяг тавгийн ариутганы автор бэлгэлсэн гэдэг батламжийг эрхэлсэн байна. За баяр хүргэе. Энэхүү Монголын урд засах орны манай цэцэрлэгийн манай нийт байгуулагдж байгаа цэцэрлэгийн хамт олонд энэхүү сэтгэлийн халуун сэтгэлийн бэлэг гардуулж байна. Шилэн бангийн сүргэн мужид төвчөөний мэрэгжилтэн сайхан жимх шиг бас микрофоны өмнөр За таахан сайн байцгаана уу? Өнөөдөр аягүй байсаагүй гэж босцсон. Авьяаслаг цэцэрлэг зургшинкам сайхан тоглолтыг сонирхлаа. Хүүхдийн үеэс гэжээд манддаг ер нь хүүхдийн цэцэрлэгийн ажил үеэс гэхээр борхтын суудаг оронд борхосог сэтгэлтэй хүмүүсийн ажилд орон байгаа. Тэгээ өнөөдөр болохоор манай хүүхдийн цэцэрлэгийн авьяаслаг борхосог сэтгэлтэй цэцэрлэг зургшинкам энэ сайхан тоглолтыг сонирхохоос маш их сэтгэл өндөр байна. За ингээд таахандаа аль сайхныг зөвхөн бүлэгдэж байна. Нийслэлийн бодлогын газрын мэрэгчлэн болмаг шиг орж байна. Илэрхийлье. Анхны өдрөөс эхлээд энэ үйл ажиллагаанд оролцсон, жих тавин, нүд одоо баясхан гарсан. Үнэхээр бахархалтай байна. Дөрөв хилцээ дарахыг хэлсэн үгэнд гарсан. Эхний өдрөө мэрэгчлээс өөр зүйлийг мэдэхгүй юм шиг сайн хичээл үйл ажиллагаагаар илтгэлийн уралдаан дээр гайхалтай сайхан санаануудыг тулгамдж байгаа асуудлуудыг хэрхэн шийдэх гарцыг тодорхойлон ярьж ирсэн багш нар маань өчигдөр спортороо өнөөгдөр уралдаараа энэ сайхан үзүүлбэрийг та бүхэнд үзүүлж байна гэдэг манай багш нарын гайхамшиг гэж хэлхийг хүсэж байна. Сэтгэл маш их гэж байна. Ийгээд нэг дуу. За манай хамтлаг өнөөдөр бүрэлдэхүүнээр яриг ингээ гурлахнаа ирчихсэн. Уг нь одоо хувцас өмсөд хөгжмөө байлаа. Ингээд дуулал би бодож байгаа дутхгүй удаар зохимоор байна. За ганц удаа болохоор баянаа иргэжчээс дутхгүй. Татмаар байна. Энийг бол хожиг болно гэж хэлж байна. Гэхдээ өнөөдөр та бүхний сайхан тоглолтыг энэ нэг мундармал сайхан авьяасыг хараад бас дуугүй өнгөрөөд яваад очиж боломгүй байна. Ганцхан авьяас гэж нэг нөгөө өөрийнхөө зохиосон шүлгийг та бүхэндээ барья гэж бодож байна. Сэрэмжугаа багш шүлгийн, багш найргийн тэр мөртүүд одоо сэтгэл зүрхэнд орж исэн ч гэдэг тэр хүнийхийг биш өөрийнхөө зохиосон хэдэн багш шүлгийг та бүхэндээ толиод ивэ. Гэхдээ би өмнө нь бас сэтгэл хөдлөө Жингэлтэй дүүргийн залуу багш нарын ур чадрын уралдаан дээр бас толиулсан байна. За энэ шүлгээ та бүхэндээ бариад улмаас улам минь амжилтыг өсгөрөө та бүхний түншлэл улам дүгэн бадарч ажиллагааны хүрээ өргөжин батчих болтугай гэсэн өрөөдийг өргөн барья. За багш нар шүлгээ төлөвлөж байна. Аялах дуу айзамлах шүлгийг алжаа цуцлгүй зааж өглөө шалтай болсных. 10 төгрөг халаасан явахад амттаас өгөлгүй номон зориуллаа багш болсных. Өдрийн ажлаа хийж дуусчаад яаран гэртээ харсангүй шалтай хорогдсных. Үеийн найзтайгаа халт уулзах тааж өхөөрдөн бяцхан шавдраад өгүүлэн тэдэндээ дасных. Амьдралын ухаан
спортоор өрсөлдөж авиас чадвараа үзүүлсэн нийт өвөр Монголын өөртөө засах орноос ирсэн цэцэрлэгийн хамт олон, Хинтээ аймгаас ирсэн цэцэрлэгийн хамт олон, Чингэлтэй дүүргийнхээ цэцэрлэгийн хамт олонд хинтийчүүдийнхээ өмнөөс гүн таларгал илэрхийлье. Тэгээд Хинтээ аймгийн Баян сумаас улам өргөжин тэлж олон улсын хэмжээнд болсон их талархаж байна. Тэгээд та бүхэнтэйгээ байнгын хамтран ажиллана. Та бүхнийхээ ажил үйлсийг байнга дэмжиж туслаж ажиллахаа илэрхийлье. Тэгээд өвдийн хүндийн цаг үед бас Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагууд сэтгэлийн, итгэлийн энэ сайхан тослом дэмжлэгийг үзүүлсэнд та бүхнийхээ өмнөөс баян оочуудынхаа өмнөөс бас талархаж байгаагаа дахин илэрхийлье. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Айдуу өнөөдрийн давхрын төсөлийн үгийг Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн онгоц тавсан хүргэж байна. За та бүхнийхээ энэ ураан болон айлтгая. За манай энэхүү 3 өдөр зохион байгуулсан түншлэлийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж энд манай багш хамт олон хэрхэн зөрөх сэтгэлээ өгсөн бэ гэдгийг та бүхэн өнөөрөө бүгдээрээ үзлээ. Үнэхээр түншлэл энэ зорилтод төсөл бол бараг хэдэн 100% бүрэн хэрэгжсэн гэдгийг бол та бүхэн бэлтгэнээ харлаа. Манай багш нар ямар авиаслаг, ямар мундаг багш нар байдаг вэ гэдгийг бол та бүгдээрээ хамтдаа үзлээ. Ийм багш нараар хичээл ном заалгаж байгаа бяцхан ус маань хөгжилгүй яах вэ? Дээр нь бол одоо энэ бас биеиндээ үнэн сэтгэлээсээ бас туслая гэсэн энэ сэтгэлийн үүднээс танд баярыг зохион байгуулсан манай өвөр Монголын багш нар маань бас манай Чингэлтэй дүүрэг Хинтээ аймагтаа бол бас өөрсдөө хүч болцоогоор өөрсдөө сэтгэлийн бэлгийг бас хайрлсан ийм сайхан иж өрөнд түншлэлийн үйл ажиллагаа болно. Энэ бол мэдээж хэрэг цаашдаа уламжлалт болоод явна. Энэ нь бол өнөөдрийн заал танхимд үзээ сууж байгаа манай багш нар дараагийн үйл ажиллагаануудад хамрагдах болно. Ингээд та бүхнийхээ цаашдаа үйл ажиллагаа нь хамгийн сайхан бүгдний хүсэл өрөө багшийн яруу алдар дандаа мандат бодож явах бай. Баярлалаа. Ойлж төрдөг үрсэн дуулж өсдөг жаргалын авшигтай, удам залгсан ирсэн эрэмгийн өсдөг хаатын зэрлэгтэй, зөрж бэхлэх соён дунд наадсан үрсийн дадлагтай, энэ сайхан ариун үлсийн төлөө зүтгэж байгаа эрхэм багш та бүхэндээ аз жаргал эрүүнийг хамгийн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ өргөн барьж байна. Энэ хүрээд бид бүгдийг хамтдаа дуулын тоглолт маань өндөр үүдийг хааж байна. Баярлалаа та бүхэндээ. Сайн байна уу. За энэ хүү зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулах уу? Чингэлтэй дүүргийн засагт оргын ивэлдор Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хамтран ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэх зорилгоор түншлэл гэж зорилт төслийг зохион байгуулж байна. За энэ түншлэл зорилт төсөлд маань өвөр Монголын өөртөө засах орны 6 хошууны 8 цэцэрлэг, Хинтээ аймгийн 6 сумын 6 цэцэрлэг ингээд нийт гадаад дотоодын 100 гаруй зочд төлөөлөгчд. За тэгээд Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүд нийлсэн 300 гаруй багш нар өөр хоорондоо туршлагаа солилцоод за өнөөдөр бол 3 дахь өдрөөр үргэлжилж байна. За эхний өдөр бол бид нар сайн хичээл үйл ажиллагааны зөвлөгөөн, за харилцан туршлагаа солилцох, онл практикийн баг хурал, спортын нөхөрцөг тэмцээн зохион байгуулсан бол өнөөдөр сургуулийн өмнөх боловсролын авьяаслаг багш нар маань урлагийн тоглолтоо одоо мэргэжил нэгтгэхтэй өргөн барьж байгаа ийм үйл ажиллагаа болж байна. За өнөөдрийн урлагийн тоглолтод бол энэ 3 газрын маань давхарцсан доогоор 70 гаруй багш дуулж, бүжгэлж одоо тэгээд урлагийн бүхий л төрлөөр өөрсдийнхөө мэдсэн сурсан чаддаг зүйлүүдээ бусад багш нартаа бас ингэ сонирхуулах ийм үйл ажиллагаа болно. За маргааш бол бид нар хамтдаа үлгэрлэе гэдэг Монголын үндэсний олон нийтийн телевизийн 1 цагийн нэвтрүүлгийг бас хийж Монгол орон даяар хийж байгаа үйл ажиллагаагаа сурчлах зорилготой ингэж ажиллаж байгаа. За манай ч одоо энэ удаа түншлэл зорилттой төслөөр бол 4 өдрийн ажиллагаагаар ирсэн. Тэгэхээр нэг дэх өдөртөө бол одоо оюуны ур чадвар, хичээллэг, сайн хичээллэг, сайн дуршлага, сайн илтгэл
энэ дээр бас манай багш нар бас их сайхан урамтай оролцож энтхийн багш нараас бас ариун шин сөв юм сурсан бас харилцан дараагийнхаа түншлэлийн ажилдаа бас чиглэлээ харсан. Тэгээд одоо өчигдөр болохоор спорт төвчөн болсон. Спорт төвчөн тарай манайхаа өвөр монголчууд бол жаахан сулхан байсан. Гэхдээ яг дараа жилдээ бас одоо дотор нь тоотой болсон бас шин төсөл гарч ирж байгаа юм байна. Тэгээд урлагийн номердоо бас аваасайхаа орсон гэж бодож ийн их амжилттай гэж бодож ийн. Хүүхдүүдтэй жаруулаа хүүхдийн ертөнц гэж чигэж одоо Зүуднэ Баатар гэж хүүхдийн зүүднээс сэдв авч ингэж хийсэн. Тэр тоглолт маань бас одоо юу үтсэн ус хүмүүсийн хараанд одоо их сайхан медалт болсон байхаа гэж бодож байна. Тэгээ Хэнтэй аймгийн тоглолт болохоор бас өөрийнхөө ингээ үндэстнээ онцлогтой бораад голдуу тийм ариун уулгууд ингээд одоо хичээллэг дээр харагдсан, ихтгэл дээр харагдсан. Тэгээд энэ тоглолтын дээр бас харагдж байгаа юм байна. Чингэлтэй дүүргийн хамаг сүлийн тэр цэцэрлэгээс ахуулаад одоо оюутан амьдралаа төгсөөгөө багшийн амьдрал дээр хүрсэн тэр дуу маань одоо бидний сэтгэл зүрхэнд бүр үлдсэн сайхан байсан. Бид нар лава хүүхдийн үйлсийг сайхан нар өдөө өргөж явах юм аа. За манай хамт одоо энэ гаран гарталаас энэ зүйлээ. За манай Ахмад багш оюунчин боловсролын тэргүүний ажилтан, боловсролын байгууллагт 30 гаруй жил ажиллаж байгаа юм Ахмад багш маань байна. За энэ ганц цэцэг багш маань байна. За мөн боловсролын байгууллагт 12-3 жил ажиллаж байгаа юм тэргүүн туршлагатай багш байна. За Сүрэн хардаа багш маань байна. Манай байгууллагт 6 дахь жилдээ ажиллаж байгаа мөн туршлагатай багш байна. За шинэ багш Сүрэн Эрдэнэ багш маань байна. Ингээд 5 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. За баярлалаа.